За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ ходоодны дурангийн шинжилгээнд орох гэж байгаа хүмүүс юун дээр анхаарах вэ? Ямар бэлтгэл хангах ёстой гэдэг талаар мэдэж авцгаая. За тэгэхээр ходоодны дурангийн шинжилгээнд орох гэж байгаа хүмүүс бол ерөнхийдөө хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. За нэгдүгээрт нь дурангийн шинжилгээний өмнөх хоол сойх байдал. За хоёрдугаарт нь ууж байгаа эмтэй холбоотой анхаарах зүйл гэсэн ийм хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй байдаг. За тэгэхээр эхний ээлжинд дурангийн шинжилгээнд орох гэж байгаа бол хоол сойх тал дээр бид нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр хэрвээ та маргааш өглөө одоо ходоодоо дурандуулах гэж байгаа бол өмнөх өдөр нь за оройны хоолоо 6 цаг буюу одоо 18 цаг гэхэд идчихсэн байх ёстой. За гэхдээ энэ 18 цагт идж байгаа хоол маань хөнгөн чанарын одоо шинэтгэд амархан хоол байвал их зүгээр. Гэхдээ хэрвээ та өмнө нь ямар нэг байдлаар ходоодны хаалгаанд орж байсан бол одоо өмнөх өдрийн хооллолт нь орой 6 цаг биш өдрийн хоолноос хойш хоолоос авах хэрэгтэй. За гэхдээ мэдээж энэ хоол маань бас шинэтгэд амархан хөнгөн чанарын хоол байвал их зүгээр байдаг. За тэгээд маргааш та ходоодоо дурандуулах гэж байгаа бол өмнөх өдөр нь мах, бэлэн гомон, кофе ч юм уу иймэрхүү зүйлүүдийг бол хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. За тэгээд бид нар дурангийн шинжилгээ өгнө гэд ингээ хоолоо сойжчихсан тохиолдолд ус ууж болох уу гэж маш их асуугаад байдаг. За тэгэхээр ус уусан ч гэсэн, за жуус уусан ч гэсэн, за тэр маань ходоодонд ороод ирэхээр одоо ходоодны ханаас шүүрэл ялгараад ходоодны салцтай наалдчих юм бол бид нар дурангийн явцад одоо ходоодны ханаа хангалттай сайн харж чаддгүй гэсэн. Тэгэхээр үнэхээр амжинц хангаад байгаа бол бага хэмжээний ус бол ууж болно, их хэмжээний ус бол уухгүй. За үүний дараа одоо бидний ууж байгаа эмтэй холбоотой асуудлууд байна. За тэгэхээр хэрвээ та даралтны эм уудаг бол даралтны эмийг дурангийн шинжилгээ хийхээс нэг 3 цагийн өмнө орчин балга усаар даруулаад уух хэрэгтэй. За тэгээ үүний дараагаар одоо манай сахартай хүмүүс, өөрөөр хэлбэл чихрийн шижинтэй хүмүүс инсулин тарьдаг. За ийм уудаг шүү дээ. За тэгэхээр чихрийн шижинтэй хүмүүс маань шинжилгээ өгөх гэж байгаа өглөөнөө сахарын тариагаа тарьж болохгүй, эмээ уухгүйгээр ирэх ёстой. Яагаад тэгэхээр та хоол сойцсон байгаа. Дээрээс нь таны сахар унах юм бол аюултай учраас та сахарынхаа тариа тарихгүй, эм уухгүйгээр эхлээд ходоодоо дурандуулаад за дурандуулсны дараа хөнгөн чанарын хоол идээд хоол идэснийхаа дараа сахарынхаа тариа болон эмийг хэрэглэж болно. За тэгээд дээрээс нь хэрвээ та цус шингэлэх юм болон одоо цус бүлэглэлтийн эсрэг эмнүүдийг хэрэглэдэг бол ходоодны дурангийн шинжилгээ хийх гэхээс 7 хоногийн өмнөөс эмнүүдээ зогсоо гэж зөвлөдөг. За яагаад гэхээр ходоодны дурангийн шинжилгээ хийлгэж байх явцад ходоодны хананд чинь янз бүрийн үүсвэр байгаад, ургацаг байгаад, эмчийнүүдээр цэжигтэй зүйл байх юм бол эдийн шинжилгээ авдаг. За тэгэхээр эдийн шинжилгээ авна гэдэг чинь тэр ходоодны хананд үүсчихсэн байгаа юмнаас жижигхэн тастаад авчих нь гэсэн үг. За тэгэхээр тэндээс цус алдах магадлалтай байдаг учраас хэрвээ та цус шингэлэх юм болон цус бүлэглэлтийн эсрэг эмнүүд за жишээ нь аспирин байна, варфарин байна тийм ээ иймэрхүү эмнүүдийг хэрэглэдэг бол эмчтэйгээ өмнө нь зөвлөлтөөрөө за мөн дээрээс нь одоо зүрх судасны болон тархины талын янз бүрийн мэс ажилбарт орсон хүмүүс маань цус бүлэглэлтийн эсрэг энэ цус шингэлэх эмнүүдийг уухгүй бол цуснд бүлэн үүсдэг аюултай учраас хэрвээ та иймэрхүү мэс ажилбаруудад орсон бол эмчтэйгээ заавал зөвлөлтжээж дурангийн шинжилгээнд ороорой. За мөн таны даралтны эмний найрлаганд цус шингэлэх эм буюу одоо аспирины найрлага байгаа эсхийг бас шалгаж үзэх хэрэгтэй. За мөн дээрээс нь астм буюу гурс орлон бактериатай хүмүүс спрей цацдаг шүү дээ. Тэгэхээр ийм спрей цацдаг бол тэр спрейээ аваад хүрээд ирж болно. За тэгэхээр ходоодны дурангийн шинжилгээг унтуулгатай болон унтуулахгүй дурангийн шинжилгээ хийдэг шүү дээ. Тэгэхээр манайхан аль нь дээр вэ гэж маш их асуугаад байдаг. Гэхдээ энэ бол ерөнхийдөө таны сонголт. Гэхдээ зайлшгүй унтуулгагүй хийх заалт гэж байдаг. Одоо жишээ нь тухайн хүмүүс зүрх судасны архаг өвчтөй байх юм бол унтуулгагүй ходоодны дуран хийн. Яагаад гэхээр бид нар унтуулгатай дурангийн шинжилгээ хийх гээд унтуулах хэмээн хэрэглэхээр за зүрх судасанд нөлөөлөөд за даралт унах, пульс удаашрах гэх мэт нөлөөнүүд илэрч болдог. За мөн дээрээс нь амьсгалын замын хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнд бол ходоодны дуранг унтуулгагүй хийдэг. Хэтэрхий өндөр настай хүнд унтуулгагүй дуран хийдэг. За гэхдээ өндөр настай байлаа гэд өндөр настай хүн болгонд ходоодны дуранг унтуулгагүй хийдэг гэсэн үг биш. За өндөр настай ч гэсэн тухайн хүн маань өөр ямар нэг байдлаар хавсарсан архаг хуурж өвчин байхгүй, уудаг юм байхгүй бол унтуулгатай дуран хийж болдог. Эсвэргээрээ тухайн хүн маань өндөр настай биш ч гэсэн
хавсарсан архаг хууч өвчтөө за мөн янз бүрийн эм уудаг байх юм бол ходоодны дуран унтуулгатай хийнэ. Тэгэхээр ерөнхийдөө та эмч сувлагчийнхаа зааврын дагуу амьсгалаа гүнзгий аваад зөв сайхан гаргаад биеэ сайхан суллаад өгөөд унтуулахгүйгээр одоо ходоодны дуран хийлгэж болох юм байна гэж үзэж байгаа бол ерөнхийдөө унтуулахгүй ходоодны дуран хийлгэж болно. За унтуулгатай ходоодны дурангийн хувьд бол ерөнхийдөө эмчнэр ходоодыг одоо унтуулгатай дурандуулахыг зөвлөдөг. Яагаад гэхээр тухайн хүн маань ингээл хихрээл, огоол, хөдлөөд ах юм бол өвчтөндөө ч хэцүү. За дурангийн шинжилгээ хийж байгаа эмчтэй ч гэсэн хэцүү байдаг учраас үүнийг дагаад дурангийн шинжилгээ хийж байгаа эмч маань үзэх ёстой юм хангалттай үзэж чадахгүй. Шинжилгээ хийгдэх хугацаа уртсах гэх мэт зүйлүүд байгаад байдаг учраас эмч маань ерөнхийдөө өвчтөн маань ч гэсэн тайван байх хэрэгтэй. Би ч гэсэн үзэх ёстой юм а тогтож сайн үзмээр байна гэдэг үүднээс унтуулгатай хийлгэхийг зөвлөдөг. За тэгэхээр манайхан ходоодны унтуулгыг мэдээ халдуулах юм гэж ойлгоод байдаг. Тэгвэл энэ маань мэдээ халдуулах юм бол биш шүү. Энэ бол хөнгөн зэргийн одоо нойрсуулах, тайвшруулах юм гэсэн үг. Тэгэхээр манайхан ходоодын унтуулгатай дурандуулахаар одоо тухайн хүний жинхэнэ айшин гардаг гэсэн янз бүрийн юм яриад байдаг гэсэн гайгүй байгаа гэж маш их асуудаг. Тэгэхээр ерөнхийдөө унтуулгад хэрэглэдэг хоёр янзын юм байгаа. Пропофол болон одоо метасолом гэдэг хоёр юмыг ерөнхийдөө хэрэглэдэг. Тэгэхээр энэ хоёр юмны пропофол гэдэг юмыг хэрэглэхээр тухайн хүн маань өөрөө ч мэдэхгүй одоо сэтгэлийн үгээ гаргах тохиолдол байдаг. Нөгөө юм нь одоо эмч сувлагч нар өвчтнөөс асуулт асуухаар хариулдаг. Гэхдээ эргээд өөрөө санахгүй байх ийм тохиолдол бол байдаг. Тэгэхээр манайхан одоо ходоодны унтуулгатай дуранд орохоор донтолт үүсдэг гэсэн. Нэг бол эрт зөндөг гэсэн, ой ухаа мууддаг гэсэн гэж яриад байдаг. Бид нэр ходоодны дуранд 2 жилд нэг удаа, жилд нэг удаа хийлгэж байгаа учраас энэ бол донтолт үүсэхгүй. Ой санамж мууддаг, эрт зөндөг гэсэн иймэрхүү зүйлүүд бол байхгүй. Харин одоо архих уудаг хүмүүст ходоодны унтуулга үйлчилдэггүй гэсэн тийм үү гэж бас хүмүүс маш их асуудаг. Тэгэхээр энэ метасолом гэдэг юм маань өөрөө илгээр хоргуужиж шүүгдэж гадагшилдаг. За тэгэхээр архих уудаг хүмүүсийн илэгний одоо ферменттэй холбоотойгоор энэ нэм маань маш хурдан биеэс гадагшилж ялгардаг учраас өөр юмтай хавсрах юм уу түнгийн нэмээд хэрэглэхэд бол асуудал байхгүй. За тэгээд дээрээс нь та одоо нойрсуулах юм уудаг, сэтгэл готрлын юм уудаг, тайвшруулах юм уудаг, иймэрхүү юмнуудыг хэрэглэдэг тохиолдолд одоо энэ ходоодны дуранд орох гэж байгаа унтуулгын бодис маань үйлчлэлийн сулардаг учраас шинжилгээнээс өмнө одоо эмчтэй ийм юмнууд уудаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ ходоодны дуранд орохоос өмнө ерөнхийдөө ийм асуулга авдаг. За тэр асуулгын дагуу зөв оновчтой бөглөх юм бол эмч маань ерөнхийдөө танд тохирсон одоо унтуулгын бодисыг хэрэглэнэ гэсэн үг байх нь. За тэгээд сүүлд нь ходоодны дурангийн шинжилгээ хийлгэсний дараа бүгдээрээ юун дээр анхаарах вэ гэхээр ерөнхийдөө ходоодны дуранд ороод гараад ирэхээр хоолой эвгүй оргио, хоолой хүндүр болж болдог ч гэсэн энэ маань 1-2 хоногтой арилдаг. Бүлээ ус багаар уух юм бол энэ шинж тэмдэг маань бас хурдан арилдаг. За тэгээд дурангийн шинжилгээ хийлгэсний дараа одоо зөөлөн хоол идэх, ходоод цочроо хоол идэхгүй байх хэрэгтэй. За тэгээд та ходоодны дурангийн шинжилгээ хийлгэх гэж байгаа бол хоол сойх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй байх нь. За ходоодны хан маань дотор талдаа өөрөө юм атраа нуглаа ихтэй байдаг учраас бид нэр дурандах явцдаа хий шахаж тэлжээж дуранддаг. Тэгэхээр энэ их атраа нуглаатай хэсэг маань хоолны үлдэгдэл байх ч юм уу, хоолой бүрэн сойгоогүй тохиолдолд бид нар үзэг харах юм хангалттай үзэж харж чаддгүй учраас хоолыг бол дор хаяж яг 8 цаг сойх хэрэгтэй байх. За тэгэхээр зарим хүмүүс унтуулахгүй дуран хийлгэж байхдаа одоо шүлсээ залхих гад байдаг. Тэгэхээр тэр шүлсийг залхих хэрэггүй, зүгээр л амаа дагаад урсж байхад болно. Тэр шүлсийг залхих гэж орлох тусмаа та хогих болно гэсэн үг. Тэгэхээр унтуулахгүй дуран хийлгэж байгаа бол эмч сувлагчийнхаа зааврыг маш сайн сонсоод биеэ сайн суллаад амьсгалаа зөв аваад зөв гаргаад өгөх юм бол унтуулахгүй ч гэсэн одоо ходоодоо маш сайн дурандуулдаг хүмүүс бол бас байдаг. За тэгээд дээрээс нь ходоод дурандчих явцад эмч маань эдийн шинжилгээ авлаа гэхээр манайхан маш их айдаг. За эдийн шинжилгээ авсан юм чинь ямар нэг юм байсан байна гэдээ айгаад байдаг. Тэгэхээр эндээс ингэж урдчилж айх ерөөсөө хэрэггүй. Заавал хавдар байгаад эдийн шинжилгээ авдаг гэсэн үг биш ээ. Тэр ходоодны ханамд чи ямар нэг байдлаар өөрчлөлт байгаад, ургацаг байгаад ч юм уу, эсвэл ходоодны өрөвсөл маань нэлээд газар авчихсан өрөвсөл байх юм бол эдийн шинжилгээ авдаг. Тэгэхээр эдийн шинжилгээ гэдэг зүйл маань нэг талаараа оншилгаа, нөгөө талаараа эмчилгээний зорилготой байдаг. Тэгэхээр эдийн шинжилгээ авлаа гэхэд тэр бол ерөөсө хавдар байна гэсэн үг бол биш. Эдийн шинжилгээний хариу бол 7-оос 10 хоногт гарчлаад 14 хоногийн дотор хариу гардаг. За унтуулгатай дурангийн хувьд бол одоо тэр маань мэдээгүй зүйл хийм тариа бол биш байх нь байна. Хөнгөн зэргийн тайвшруулах унтуулах үйлчлэгээтэй байдаг учраас одоо энэнд донтчих вэ, дасал болчих вэ, ой санамж минь муудах вэ гэж санаа зовоод байх хэрэг бол байхгүй. За би бол дандаа ходоодоо унтуулгатай дурандуулдаг. Яагаад тэгэхээр ямар нэг эсэргүүцэл байхгүй. Би хөдөлгөөнгүй байж
ажиллаж намайг дурандж байгаа, намайг шинжилж байгаа эмч маань миний ходоодыг одоо маш тайван, маш сайн харж шинжилнэ гэсэн учраас унтуулахтаа дурандуулдаг. За тэгээд манайхан ходоодны дурангийн шинжилгээг ямар шүү зайтай хийлгэх вэ гэж бас маш их асуудаг. Тэгэхээр ходоодны дурангийн шинжилгээг ерөнхийдөө бол 2 жилийн зайтай хийлгэх гэдэг. Гэхдээ дурангийн шинжилгээ хийлгэхлээр ходоодонд ямар нэг асуудал байхгүй бол 2 жилийн дараа хийлгэхэд болно. Харин дурангийн шинжилгээ хийлгэсэн чинь ходоодонд үрвсэлтэй, шарахтай, улаалттай ч юм уу янз бүрийн ийм өөрчлөлт гараад дээрээс нь танаа гэр бүл удамд ходоодны хавдраар өвддөг тийм түүх байх юм бол жилд нэг удаа ходоодоо дурандуулж байх хэрэгтэй. За тэгээд дээрээс нь та тамхи татдаг, дурангийн шинжилгээнд орох гэж байгаа бол дурангийн шинжилгээнээс өмнө тамхи юусоо татаж болохгүй шүү. Усны хувьд бол үнэхээр амчин цангаад байгаа бол нэг удаагийн цаас аяга байдаг штэ. Тэр цаас аягаар тал аяг ус ч юм уу тийм ээ иймэрхүү бага хэмжээгээр уугаад 12-оос хойш бол юу ч идэхгүй байх ёстой шүү. За тэгээ бүгдэнд нэмж хүсье, баярлалаа.